өглөөний мэнд яг одоо Японд 4 цаг 30-нд болсон байна. Энэ номны 3 дугаар бүлгийн талаар ярилцъя. Номыг бүтээр нь ярихад бол тийм амар биш. Тийм болохоор бүлгээр нь өөрийнхөө амьдрал хэрэгжүүлсэн тэр туршлагаасаа хуваалцсангаа ярилццгаая. 3 дугаар бүлэг нь ажилдаа гарахаас өмнө тэр одоо гэр бүлтэй ч гэдэг юм уу, найз нөхдөд ч гэдэг юм уу, тэр талархлын талаар нэгэндээ хуваалцаж талархлын тоглоом тоглох гэж бичсэн байлээ. Тэгээ тэрийг би бас амьдралдаа хэрэгжүүлээд гэртээ байхдаа хүүхдүүдтэй, 2 хүүхэдтэй тэгээд эхнэртэйгээ гараа ингээд барилцж агаад баярлалаа. Та талархаж байна гэд нэгнийгээ ингээд баярлалаа гэд талархлаа хэлэхэд тэр тархинд бол маш сайхан энерги цугларч харж байгаа өөрсдөө хань ижил үр хүүхдүүдээ ямар сайхан ажиргалтай байгааг харах бол мэдээж тарих бол баярлаж тэндээс сайхан энерги авч явж байгаа гэдгийг анзаарсан. Тэгээд ажилдаа гарахдаа ч юм уу, эсвэл сургууль дээр байхдаа ч гэдэг ч юм уу, эсвэл тэр найз нөхдөйгөө байхдаа бас тэр талархлын тэр ажлыг, тоглоомыг бас хийж чадахгүй бас хүмүүс байж магадгүй. Тэгтээ бас хийгээд үзээрэй. Эсвэл өөртөө хэлдэг ч юм уу. Тийм амар биш, бас өөрийгөө зөрөг гаргаж хүмүүс талархаж амьдран гэдэг бол тийм амар биш. Тийм болохоор багаар гэрийнхаа одоо дүүнэрч гэдэг ч юм уу, ах トゥ хамаатан саданзаа гэдэг ч юм уу, нэгэндээ багаар тэр талархлын талаар ярилцаж, тэр талархлын тоглоомыг хийж амьдралдаа хэрэгжүүлж дадал болгож явах юм бол юм бүхэн сайхан болж харагдана. Тэгээд өчтөр би жишээ ажил дээрээ байж хаад намаа ингээд хүмүүс баярлалаа, талархлаа гэж хэлээд явхад хүмүүс бол гайхаад байсан. Тэгээ миний хувьд бол миний нүдээр харж байгаа бүх зүйл бол сайхан харагдаж байсан. Тийм болохоор би талархаас өөр аргагүй байсан. Тэгээд намайг чи тэнийг юм уу гэж намайг тэгжсэн. Үгүй. Би тэнийг биш. Би зүгээр л талархаж байна гэдэг. Тийм болохоор энгийн хүмүүс ч юм уу, эсвэл одоо амьдрал дээр бол талархал бол тийм хүмүүс мэдрэмж төрүүлдэг байх нь. Гэхдээ тэрийг бас өргөжлүүлэх хэрэгтэй. Талархах тусам, фокуслох тусам амьдрал ямар ажиргалтай байдгийг тэндээс анзаарч байна. За гэр бүлийнхаа гишүүнийхээ нэг хүндээ ч гэдэг ч юм уу, хүүхдүүдтэй, хань ижилтэй нэгээр тэр дадлыг сургаж, дадлыг өөрөө сурч амьдралдаа хэрэгжүүлж явахад миний амьдрал, таны амьдрал бас сайжрах болно. За амжилт хүсье. Ингээд эргэн тойронд байгаа усудаа талархаж тэр тоглоомыг бас тоглож, талархлын тоглоомыг тоглож өглөөг эхлүүлцгээе. За та ч гэсэнтэй чадна, би ч гэсэн чадж байна. Тийм болохоор тархиас эргээцгээе. Амжилт хүсье.